Санаас ханаа та бүгд өндөр амгалан ялтгая. Янжмаа байна. Тэгээ өнөөдөр Луг 11-ээс ишлэл өгсөн байна. Тэгээд Луг 11-ийн өгсөн ишлэлийг би уншиж өгье гэж та бодож байна. За. Луг 11-ийн 14. Тэр хилгүү чөтгөрийг зайлуулжээ. Чөтгөрийг гарч одоход хилгүү байсан тэр хүн ярьж эхлэв. Тэр тухайн хүнээс хил ор гэж залбираагүй нь харин хилгүү байсан чөтгөрөөс болоод тэр хүн ярьдаггүй байсан гэсэн үг. Тэгээд хилгүү чөтгөрийг хөөн зайлуулахад зайлуулжээ гэж байгаас тэр чөтгөр өөрөө гарсан биш, тэр хөөж гаргасан гэсэн үг байхгүй, зайлуулсан гэсэн үг. Тэр үед чөтгөрийг гарч одоход хилгүү байсан тэр хүн ярьж эхлэв. Олон түмэн ихэд гайхацгаажээ. Харин тэдний зарим нь тэр чөтгөрүүдийн захирагч Беелзебулээр чөтгөрүүдэд хөөн зайлуулдаг юм гэж байхад зарим нь түүнийг сорихын тулд тэнгэрээс тэмдэг үзүүлгэж түүнээс шаардаж байлаа. Гэвч тэдний бодол санааг мэдээд тэдэндээ хэлв. Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүрнэ. Гэр бүл дотроо хуваагдвал унана. Хэрвээ сатан өөрийн эсрэг хуваагдвал түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? Та нар намайг Беелзебулээр чөтгөрүүдийг зайлуулдаг гэж байна. Хэрэг би Беелзебулээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдсан бол танаа хөвгүүд хинээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тиймээс тэд та нарын шүүгчд болно. Харин хэрвээ би Бурхны хуруугаар чөтгөрүүдийг зайлуулдсан бол Бурхны хаанчлал танарт ирчээд байна. Бүрэн зэвсгэлсэн хүчтэй эдлэн газраа хамгаалвал өмч хөрөнгө нь амар тавин байна. Харин түүнээс илүү хүчтэй нэг нь ирж түүний довтлон дийлэхдээ өөрийнхөө найдварыг тавьж байсан бүх зэвсэг нь түүнээс булаан авч олзоо тараах болно. Надтай хамт байдаггүй хүн нийсрэг байна. Надтай хамт хуваалцдаггүй хүн бол тараагч нэг мөн. Ер нь эдгээр чөлөөлтийн үйлчлэл хийх үед хуваагдlыг хүсдэгтэй. Сайн мэдээ ярьж байгаа үед бүх хүн сайн гэж хэлдэг. Ядуу нэгэн туслах үед бүх хүн сайн гэж хэлдэг. Үнчин нэгэн бэлэвсэн нэгэн туслах үед чи ямар сайн сэтгэлтэй юм бэ? Бурхан чамайг шагнана гэж хэлдэг. Харин яг чөтгөр хөөх үед л хуваагдл болж эхэлдэг. Яагаад гэвэл чөтгөрүүд энэ дуртай биш. Тэгээд л хүний амаар ярьж эхэлдэг. Ингээд шүүлт эхэлдэг. Тэр арилва хаанчл дотроо хогдвол сүрнэ. Тэр хаанчлуу тэр бэртэ илүү дайрж байгаа. Гэр орноос нөхөн залуулах юм бол чөтгөрүүд дуртай байдаггүй. Хөөж гар зайлуулахдаггүй тулд тэд бүх арга чиргаа хэрэгэлдэг. Ингээд Есүсийг муулж эхэлсэн байна. Бүр бозоо сонстой гэж хэлж л тээ. Харин өөрөө хэлэхдээ Бурхны хуруугаар чөтгөрүүдийг би зайлуулдаг. Бурхны ханжил танарт ирчгээд байна гэж хэлсэн байна. Тэгээд энэ цаг мөчид бас энэ ишлүүдийг ойлгох тас мэрэгүү ухаан хүч чадлыг хайрлаараа та бүхэнд. Тэгээд та өнөхөр эдгээр чөлөөлтийг үйлчлэл дуудагдсан байх юм бол ер нь ядаж гэр орондоо болон өөртөө ч юм уу асуудал төрөө сайн үнээр харж явах хэрэгтэй. Тэгэхээр тань тохиолдсон жижигхэн хизээч бодож байгаа өмнө хүртэл одоо сүнс буцаж сүнсийн үг таалгыг нээсэн байдаг. Тэгэхээр жишээлхэд та одоо мэрэг төлөв бодуулж исэн ч юм уу үзүүлж байсан эсвэл одоо жилийн зурхаа үзэж исэн ч юм уу ийм жижигхэн хөг юм за энэ юу чамаатай бэлдээ гэж бидтэй гэж бити бодороо. Тийм байвал би үнэхээр эзэн минь тэр мэрэг төлөв зурхаа хэрэгжилж исэн бол би гэмшиж байна. Зөвлөж өгөөч гэж хөөх ёстой. Нэгт хоёр тэгвэл чөлөөлт хийж байгаа хүмүүсийг сүнсээр нь сайн ялгах хэрэгтэй. Гэтэ ер нь буцаж сүнсийг хөөн зайлуулна гэдэг бол Бурхны их мэдрэл хийгддэг зүйл. Эзэж чөтгөргөө өөдөггүй гэсэн үг. Тэгээд та бүхэнд эзний сүнс байх болтугай. Тэг энэ цаг мөчид үнэхээр эзнийг таньж мэдэх болтугай. Харах болтугай. Илчтийн сүнс та бүхэнд өгдөх болтугай. Эзэн бурхан тэгээд энэ сонсогч бүхнийг та бүхнийг хэрэглэх болтугай. Яг одоо сонсож байгаа нэгний дотор байгаа буцаа бүх сүнсийг би хүлж байна, хөөж байна. Назарын Есүс Христосийн ирэх мэдлэг нэрээр. Тэгээд тэр хүмүүс бас илчилтийн сүнсийг өгөөрөө эзэм нь мэрэгүү ухаанаар хангаж өгөөрөө. Тэгээд тархитаа нүдж байгаа хүмүүсийн төлөө бас залбирч байна. Эзэн Есүс Христосийн нэрээр эдрэл хэрэгтэй байгаа хүмүүст та өнөхөр харин мутрах үргэлтэн намайг миний дууг сонсохдоо тэр хүмүүс чөлөөлөгдөж идэрэх болтугай. Назарын Есүс Христосийн нэрээр би залбирэн гойж байна.